Бүх ивэнтийг би аваа гарсны надад нэг шигцдэг байгаагүй гин. Тийм үү. Тэгээ бас тэрнээс л загнуулсан надаа. Өнөөдрийн подкаст нэг арай ондоогоор эхэлж байна. Харж байгаа бах аль хэзээ. Би бол нөгөө гэрийнхаа өрөөнөөс та хэдтэй ярьдгийн штэ тий. Тэгээд зөм бяцхан би ингээд Лондоноос өнөөдөр ярьж байгаа энэ төргээ дандаа ярьдаг. Тэгсэн чи өнөөдөр миний подкастыг үздэг хүмүүс миний ард юу байгааг угаасаа харж байгаа бах тий. Бараг энэ хадаар нь хааны таньж байгаа бах. Бараг хадаар нь хааны модоор нь таньж байгаа. Тэгээ бас хажууд хин сууж байгааг зарим нэг хүмүүс нь мэдэж байгаа. Тэг мэдгүй бол одоо хэдлээ танилцсан. Тэгтээ хэдүүлээ подкаст эхлэхээр би өөрийнхөө номыг дандаа сурчилдаг штэ тийм ээ. Тэгэдлээ тэрийг хийнэ. Тэгээд энэ удаа би ботнигээ энче барьсан байна. Ботнигээс би энэ нэшлийг бадмад уншиж өгнө. Тэгээд зүгээр бадмад энийг уншингууд ямар сэтгэл төрж энийг бодуулж байна. Би энийг бас сонгосон шалтгаан нь яг чиний бас нэг өөрийн туршлагатай айгу холбоотой болов гэж бодож байна. Тэгээд санал авъя. За зарцаа. 39-р ишлэл. Томоохон өөрчлөлт гаргахад багадаа 5 жил шаардлагатай. Урт хугацааны сэтгхүүтэй, төвчээртэй өөдөр хүн байгаарэ гэж хэлсэн байна. Бидний шүтэх ёстой хүн бол бидний 10 жилийн дараах хувилбар юм шүү. Бид бусдаа биш, харин цаг хугацаатай уралддаг. Нийгэм, ажил буй компани, хамтран ажил буй хүмүүстэй хэрэгтэй хүн байхын тулд энерги зарцуулж төвлөрдөг. Эцсийн эцэст ялангуяа залуу явхад буруу зөв сонголт гэж байдгүй юм шүү. Тохиолдож буй үйл явдал амьдралын мөчлөг аяндаа л утга учиртай болоод ирдэг. Аваргуудын мөрөн дээр зогсож байгаа учраас л бид зарим хүнээс илүү алсыг харж өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог. Олны дунд ор битгийа бүгдийг мэдэр бас алдаж үз гэсэн ийм хуцсны ишлэл байна. Гоё надад ч уншиж байхдаа яг би бол яг наадах чинь нөгөө яг энийг тулаа гарцсан болохоор тийш дээ. Миний дуртай хэсгүүд юм. Тийш дээ, үнэн штэ. Аха. Нэрээ тэгээ хэлэхэд жаха би чамайг нэг камера яг ингэж тавьчаа нэг босоод нэг харуулчих, өөрийгөө харуулчаач гэж хүсмээр байна. Тийш дээ. Эсвэл чинь камераа нэг тойруулчих юм уу? Энэ арда энэ яг номны энэ зураг одоо энэ ботник бот хоёрын энэ гоё зургуудыг зурсан хүмүүс. Уншсан хүмүүс аявих ярьдэн шүү дээ. Манай энэ камерын ард байгаа. Энэ ард энд гол өдөр энд. Манай жавха гэдэг энэ мундаг артист байгаа. Энэ арда бодолкын ч гэсэн яг өөрийнх нь характер. Ингээд бэлэр өдөр характер ингээд бас өөр. За, thank you. Ийм мундаг залуу байдгийг шүү. Тэг бас ингээд бид тойртой цуг энэ ч байж байна. Энийг бодонгууд энийг ингээ уншаад чамд ингээ уншингууд надад хамгийн түрүүн хоёлын анх танилцж явах чиний ярьжсэн нэг өөрийн түүхэл санаанд орж ийн л да тий. Хэдэн хэр удаан явлаа ерэн компани бүтээх стартап хийх гэж. Тэгээд стартап хийжсэнийг мэддгүү. Үгүй мэдээгүй байсан тэгтээ. Тий, ер нь л анханасаа л чаавс стартап хийгээ явуулсан билээ л тий. Нөгөө бизнес гэдэг чинь нэг юм ерөн тогтцсон загвар юмыг аваал тий. Одоо яг ингээд уламжлалт бизнес гэвэл хүмүүс ингээд гоё оюутлын цех хийж ивэл би адилхан оюутлын цех хийгээл тий. Нөгөө ингээд арын процессууд нь тодорхой. Тэгээ стартап гэхээр илүү юутай төстэй нөгөө байхгүй огт байхгүй юмыг нутагшуулж ингэж тэр нь одоо заавал технологи байх албагүй. Монголд ингэ шинээр ингэ суулгах гад оролж байгаа миг стартап гэж нэрлүүл илүү зохимжтой байна да гэж бодсон байхгүй юу. Тэгэд нөгөө тэрийг тим юм хийх гээд анханасаа ингэ оролдоод дампуурал явуулснаа ойлгохгүй. Яагаад дампуураад байгаа юм болоо гэж бодоход тэг зүгээр хүнтэй адилхан юм хийчихвэл бол дампуурахгүй байх магадлал өндөр байхгүй юу. Хүнээс өөр юм хийх гэж эргүүтэж явж байгаа л дампуураад байгаа байхгүй юу. Тэгээ дараа нөгөө стартап чинь ингээл өхлийн хөндөй мөндөй гэл юм хөрхөн бүр тэр чинь ингээ томьёотой хүнээс өөр юм хийх гээд тэгээ тэр нь туршлагагүйта тэгээ өхлийн хөндөй рүүгээ ороод тэгээ ингээ туршлагачаад ирэхээр тэрнээс дэшээ гараад тэгээд замлаа ингээ ойлгоод эхэлсний дараа стартап. Гэтэ би нөгөө чамайг нөгөө идрээ та хоёрыг стартап гэд нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ. Гарааны бизнес гэд нэвтрүүлэг. Тэр үед тэр гарааны бизнес гэдэг нэр томьёог ойлгох үед ализэний 3 дампуурсан байсан. Тэгээ би гарааны бизнес хийгээд байгаа юм байна. Тэр үед ойлгосон байхгүй юу. Өөрийгөө тэгээд яг жоохон ухаад те яг тэр үед 3 компани байсан байна. Ер нь хаанаас яаж явж байгаад одоо хоёлаа ингээд хамтрагчулаад энэ Nomad гэдэг компанидаар цуг ажиллаа явж байгаа. Жохон түүгээд мэдээж чиний энэ түүхийг сонсон өсөндөө байгаа. Гэхдээ бас энэ суугаар үзэж байгаа зарим нэг нь мэдхгүй байж магадгүй те.
Яа. Дахиад нэг хэдэн хүн танилцуулъя Тий. Бадмаг тий. Нааг Бадам цэцэг гэдэг. Бадмаа гэж дуудаж болно. Бадам. Тий. Бадам бүжигтэй бас. Бас үжигтэй тий. Бадам. Кемп дээр өөрийгөө танилцуулах бидэрт нөгөө юу яваад. Тэгээ би хүүхдүүдэд өөрийгөө хордоо хоногчлуулах гээд бас хөдөлгөөн зохиосон. 4 хүүхдийн ээж. Тэгээд мэрэгжил entrepreneur. Гоё одоо л ихтгэлтэй тэгж хэлж чаддаг гэсэн өмнө ичээд байдаг гэсэн. Тэгээд тухайн үеийн олон монголчуудын адил Солонгос яваал. Тэнцэнэ сурах гэж очисон боловч ажил хийгээд тэгээд мөнгө хураах гэж очисон боловч сайхан амьдраад нөхөртөөгөө хоёлоо явдаг ярддаг ганцхан хөрөнгөтэй ирсэн. Тэр нь манай том охин. Зөв биш тийм ярих биш тийм байна. Тэгээ маш том хөрөнгөтэй ирсэн. Явдаг ярддаг ганцхан хөрөнгөтэй. Тэгээд нэг хураасан мөнгө авахгүй. Тэгтээ яах вэ тэгэл жохон юм жоорлж авчраад Монголд эхлээл бизнес хийх гэж оролцсон. Тэр нь яг л нөгөө бизнесийн туршлагагүй монголчууд ер нь Монголд ирээд худалдаа руу ордیں۔ Нөгөө аваа зарчвал ашиг гарах юм байна гэдэг анхны томьёоныхоо дагуу. Тэгээд бит хоёр 8 нэрийн дэлгүүр хийсэн. Тэнцэнэ тэгээд хамаг юм айгуу сайхан гөвсөн. Тэрний өксөг өвсөн гэдэг. Гөвсөн. Гөвөхгүй юу? Тэрний өксөг яараа. Байсан юм гэвэл ингээд унгахгүй юу? За. Байсан мөнгө цаасаа ингээд алдсан. Унгаасан за. Тэгэл дараа нь зээлэр бизнес хийж эхэлж байгаа юм чинь. Хүнээс мөнгө зээлэл бизнес хийж эхэлсэн. Тэгээд тэр үедээ нөгөө өөрөө хийвэл ч юм уу эсвэл ах トゥ утэйгээ нөхөртөөгөө ээжтэйгээ хийвэл нэг сайн болохгүй юм байна гэд нэг партнер нэг ихчтэйгээ хамт дараа нь тухайн үед амталсан махны үйлдвэр Монголд хамгийн анх хийжсэн. Солонгост амьдарч ирсэн учраас тийм нөгөө бүлгүүгээ гэдэг мах байгаа шүү дээ. Тэрийг Монголд хийж зарах гэсэн байхгүй юу? Уг нь. Тэгж байгаа. Яг арч чинь нэг аалз явчих. Дээр нь байгальтайгаа ойрхон болсон дөө. Энд тэгээд 2 3 Нэлийн том аалз. Умма. Би ч гэсэн сураад байна баа. Сураад л ахиндаа бол Тий. Тэгээд амтсан мах тухайн үедээ нөгөө савлгааг нь их гоё байлгах гад. Одоо монголчууд мэддэм аа нөгөө шөлөндөө чинь ингээд хоол авч явахаар ингээд пакетлаа дээр ингээд наагаад ингээд өгдөг байхгүй юу? Тийм хөрх юм цагаан савнд хийгээд амтрын наагаад. Тэр үе тэр савлгааг баг Монголд хамгийн их оруулж ирэл. Тэгээд нөгөө амтсан баха тэрэн дотроо хийгээд ингээд гаргалаа. Тэгсэн чинь хамгийн ихлэ номинд нийлүүлэхгүй юу? Тэгсэн чинь номингийн ингээд махны хэсэгтэр ингээд өрөөтэй байдаг байсан. Нэг өдөр хүүхдүүдтэйгээ ороод нөгөө номингийн махны цэхэр махаа ирэх гээд тэг хүнсээ зөвлүүлэнгаа орсон чинь байхгүй. Бүр нэг ширэгч байхгүй. За. Бөөм баяр. Yes! Зарагдсан бай. Бараг одоо бараг хэргэлтийн хөрөнгө хаанаас босох вэ? Бараг одоо ингээд ерөөсө хүмүүс дурлаад л амар идээд байгаа юм байна гэж баярлаа тэмдэглэх гээл тортны хэсэг дээр очисон чинь нөгөө мах маань бүгд тэнд өрөөтэй. Яагаад? Тэгээд би тэгээ температур нь чинь шал өөр штэ. Чинь нэг ер нь хагас хөлдөөлтийн байдал хөрөлдөөх хэсэгт байх хэрэгтэй байсан чинь тэр тортны хэсэгт байхаар ингээ помбигод ингээ исээд ер нь л өмхирсэн байгаа байхгүй юу. Тэгээ хүний доо хүү миний дүү энэ мах яагаад энд байж байгаа гэсэн чинь нөгөөч харснаа өө мах юм уу? Яа савлгаад мах шиг савлааг байхгүй юу. Тэр үед мах ч нэг өөр савлгаатай юм гэлгэрут мот нэгэ байж л гэсэн чинь амар гоё савлгаатай ийдсэн. Тэгээ нөхдөө тэрийг гоё ухраас торт гэж бодцсон. Тэгээд хэдэн килограмм мах ингээд нүдэн дээр өмхирээд юу баяр мургой нэг болоод. Тэг өвсөн биш үү? Тийм тэгээ яг нэг зах зээлд шинэ юм нэвтрүүлж байгаагийн хамгийн анхны нөгөө оо туршлага тэр байгаа байхгүй юу. Бүр ингээ өөрийнхөө төсөөснөөр маш гоё одоо би л ингээл гоё хийчихвэл болох юм байна биш. Ядаж нөгөө тэр шинэ юм аа хүмүүсийн уламжлалт сэтгэх хүйтээ жоохон төхөөлж савлах хэрэгтэй байсан байгаа байхгүй юу. Ер нь бол тий. Бүр тийм амар гоёор биш. Ер нь энэ бол дэндүү ондоо болгоцсон. Эн чинь мах шүү гэж танигдах үйц савлах хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгсэн чинь буруу савлаад тэнцэнээс тэгээ суралцаал гэж байгаа. Тэгээ дараа нь бүлгүүгээ гэдэг юм тухайн үед монголчууд нэг сайн мэдтгүй байсан. Ер нь бол Солонгос хоолны газар ч Монголд тоотой цөөхөн биш одоо 2011 оны юм яриад байгаа. 9 онд Монгол тэгээд Солонгос 1 2 л ярьсан байсан. Тэгээ нэг одоо нэг тухайн үед нэг Сөүл ресторан гэ парк дотор одоо нэг анхны тэр мэрэл үүсчихсэн байхгүй. Тэгээ тэнд чинь хүн болгон ордгоо. Тэгээ энэ махны амтыг хүмүүс таниулах хэрэгтэй юм байна. Яаж таниулах вэ гэд дуудлагын хоол хүргэлтээр таниулъя гэд
тэр үед одоо ийм хоол хүргэлтийн үйлчлэгээ байдаггүйсэн. Тэгээд яг манайх яг нөгөө тэр бүлгүүгээ гэдгээрээ цовин хийгээд. За. Бүлгүүгээр цовин хий. Одоо жоохон сурж эхэлж байгаа байхгүй. Бүлгүүгээр нь хинч мэдэхгүй учраас цовин амтсан махтай цовин гэдэг юм гаргаж байгаа байхгүй. Бүр бүлгүүгээ гэдэг нэр ч мэдэхгүй учраас. Гэхдээ үнэхээр та нар нэр бүлгүүгээр цовин ижиж үзэр амар гоё болдог шүү марцнаас. Одоо ч гэсэн тэгээд тэгтээ цовингаа зарахтаа тэнийг юм шиг хүргэлтээр зараад тэр үед хүргэлтийн хоол гэж байдаг байсан. Яг нэг солонгосоор л тэгээд байхгүй юу. Тэнд чи одоо ингээл амар олон хүргэлтээр идээд бүр ингээм амьдралаа хэм маяг болсон. Монгол тэгэл хүрхчихээ л та гэсэн чинь хүргэлтийн хоол гэдэг юмыг бас шинээр танилцуулах хэрэгтэй болоод. Тэгээд нөгөө тэгтээ тухайн үед хамгийн хэцүү сошиал медиа гэж байхгүйсэн. Тэгээд орой зурагтаар нөгөө юм бизнес мэдээ гэж нэг 15 минутын юм рекламны цаг. За. Тэр нь реклам бизнес мэдээ гэсэн. Тийм бизнес мэдээ гэж чинь ерөөсөө тэр чигээрээ ингээл одоо 5 минутын төлбөртэй. Тэгээд тухайн үед нэг хүний дундаж цалин 450-аас 500 мянга байсан сарын. Гэтэл бизнес мэдээ 5 минут нь 350 мянган төгрөг байсан. Тэгээд яг ингээл нөгөө өөр үзэх харах олон сувгийн сонголт байхгүй гэд бас давуу талынхаа дагуу бизнес мэдээд орохоор нэг дор ингээ бөөн амар их захиалга ирдэг. Тэгээд тэр үед нь ингээл ерөөсөө ингээл байж болгох машин, моцикл байж болох бүх юма байлгаж байгаа л бизнес мэдээ гараад утас амар дуграал амар гаргадаг. Тийм. Тэгтээ сурчлагынхаа зардалд унсан. Орой олгон 350 гэдэг чи одоо. Тийм ээ. Юу гэсэн үг вэ? Тийм байгаа зү. Зарахын тулд 350. Нэг хүмүүний цалин сардаа 500 гэж бодохоор тэгээ сурчлагынхаа зардалд унаад сайхан өрөнд ороод эхний өр тэмцээнээс айгуу гоё ихэлсэн байна. Тэгээ хажуудаа нэг гоо сахны салон нөгөө зардлаа ингээд нөгөө шеэрлэхийн тулд яг салооны маань тэр цэхийн маань хажуу талд нэг юм салон байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ тэр салоныг төгчтэй байгаад харна. Түрээслэн гээд тэгээд ороод үзсэн чинь бүр ингээ бүх юмтай газаа юу. Амар гоё. Дотроо ингээ хураа савтай, массажны өрөөтэй, өсчөнтэй, маникюрын хэсэгтэй бүр амар гоё. Тэгээд түрээсэн сая 500. Тэр үедээ бүр байж болохгүй хямд өгнөхгүй. Хүй энийг түрээслээд ажиллуулж ийл та. Тэгээ баг ингээ те дундаас нь ядаж ингээ балансаа барина гэж бодоод. За тэгэл айгуу гоё түрээслээл хүн амтай ажилд аваад гоё нэр мэр хаяг шашиг хадаал ингээл. Тэгэл яг тэгэл эхэндээ нөгөө ганц нэг үучүүлэгчтэй. Гэхдээ ер нь бол нэг хүн оржихгүй байжгаад маргааш нэрхээр нөгөө цойж маань ингээ эвдэрсэн. Нөгөө хаалганы бариул ингээл наашин цааш нь баахан татцсан гэдэг нөгөө юм өрөөчгийн маань эвдэлсэн байгаад байдаг. Би ямар сони юм бэ? Утгасан цагаар ажиллах хэрэгтэй юм шүү. Манай хүмүүс ч ерөөсөө ажиллаа тараал тийштэй хүмүүс чи ажиллаа тарж хурж ирэл орой массажнд орсон чи бид нар чи хаагаа явцаа түш орой ажлын мэжлий гээл бид нар чин 11 12 хүртэл сууж үзлээ хүн байдаг. Гайхал. Тэгээ байжсэн чинь айгуу сонин тохиолдлоор хажуудлынхаа хөрштэй муудалцсан чинь биднийг айгуу муухагаар хэлдэг байхгүй юу? Одоо ингээд яамаа хэлэхгүй юу? Юу гэж байгаа ингээл цагдаа магдаад өгвөл нөгөөдгийг чинь торгуулж моргуулаад. Тэгээ энэ яагаад ингэ хэлж өгсөн чинь тийм үйл ажиллагаа явуулдаг байсан газар нөгөө тухайн үед нөгөө TV8 гэдэг нэг сувгийн шөнийн толмол гэдэг амар юм одоо сенсашн мэдээнүүд гардаг тэр мэрийг хээр гараад бөө юм болоод амар асуудал үүсгээд хаагдсан байсан юмыг манусаа байж түрээслээд айгу гэгэн цагаан юм хийх гээд хатантан байсан юм биш үү? Тий тэгээд дахиад нөгөө зах зээлээ судлаагүй, объектоо судлаагүй, байршлаа судлаагүй, тий байгаахгүй юу ер нь бол зах бизнес ихтэй судалж хийх хэрэгтэй бай дүрч. Тэгэл нөгөө сүрээсэндээ өрөнд орно шүү дээ. Тэгээ хэдийг фейлдсэн одоо? Одоо тоолонгууд хэд байна нийтдээ? Нийт 7 дампуурлын фейлдэлт бол 430 сая шүү дээ. Вау. Зүгээр тэр ингээл тэр салоны төрөөс өөрөө 18 сая. Тэр хүн амар байлаар ядж байгаа байлгаа л энэ. Одоо энэ чинь ингээд сонсонгод сүүлийн үед би бас өөрийнхөө подкаст дээр нэг заримдаа нэг дурдаад байгаа. Миний хувьд нэг шин нэг юм алгадталд орж ирээд байгаа нь. Entrepreneur гэдэг хүн байж тээ. Энэ хүн чинь хэдийгээр бид нар одоо ийм хүний сургалт мэдлэгийг ингээд олгож болох ч ихсэн яг нэг цөөхөн хідэн зүйлний юм төрөлхийн юм байдаг юм биш үү гэж би сүүлийн үед итгээд байна л да. Тэг би итгэмээргүй байна энэ үнэнд. Тэгтээ итээд байна. Тэгэнгүүт чиний ч гэсэн түүхийг ингээд сонсонгод одоо ингэ нэг дампуурчлаа. За хүн
За нэг шартай байж болно те. Тэгснэ дахиад нэг хийж үзье гэдэг нэг дахиад нэг эрсдэл авч болно. 2 дампуурчлаа. Шар чинь 3 дахьыг 7 гэхээр яачаад байгаа юм бэ? Тийм асуудал юу байгаад байгаа юм бэ? Энэ яагаад энэ хүн хүүхдтэй. Тэгээд тэр үед одоо 6 5 дээр одоо 3 дахь хүүхд чинь гарсан байсан айг бол гэрвлээ тийжээ хэрэгтэй байдаг. Хоёр тийм баян амар хүмүүс биш байсан. Гэхдээ яагаад тэгээд идэв. Тэгээ ер нь бол entrepreneur хүмүүс бол тархиндаа нэлээд дайггүй том хэмжээний сумтай байна гэж би одоо тэрэнд бол одоо үнэнд гүцэгдэх нэг шиг зөвшөөрч байна. Яа тэгвэл ингээд яг бизнес хийгээд нэг жоохон ингээд нэг юм entrepreneur хүмүүсийн хүрээлэлд ороод ингээд ярилцаад үзэхээр яг бас чистний гоё ирүүл биш хүмүүс байгаа байхгүй. Тэр миний энэ подкаст ер нь жоохон гажигтай хүмүүсийн подкаст юм байна шүү дээ. Би тэгээ одоо ч гэсэн ингээ гадуур сургалт моралт хийгээд ч юм уу энэнийхээ тухай яриад ингээ олоос явж байхдаа хэлдэг зүйл нь entrepreneurship сонгож байгаа хүмүүсийг та хамгийн тэнэг мэрэгчлийг сонгож байгаа гэж хэлдэг те. Үнэ. Санал нийлж байна те. Тэгэл одоо би чинь 3 дампуурчаал учраа олохгүй байсан чинь гарааны бизнес гээл нэвтрүүлэг зургатаар гараад. Өө ядаргаатай. Тэгэл би чинь тэрийг үзээл би буруу гэж болд юм байна. Тийчээс авир ирчгүүч аваад. Тэгээд чи Facebook мөг гээл хүмүүс яриад би тэнд чи аккаунт нэгээл орсон чинь live with Doco гэл нэг 100 цуврал яваал. Тэрийг чи ерөөсөл балиар өдрөг яваад ах юм бол бизнес ер нь болчихно гэдэг. Тэгэл нэг бөө өртөө балиар өдрөг явдал тэрийг чи. Болно штэ гэл. Дээр үд ч хэлдэг байсан. Одоо ч хэлчихье. Миний подкаст тийм хүмүүсийг дампууруул хариуцлага хүлээхгүй шүү. Өөртөө хариуцаарай. Тий, өөртөө хариуцаарай. Би хүмүүсийг зүгээр л өөдрөг эрүүл амьдруулад гоё амьдралын мөрөөдлийг биелүүлэхэд нь л жоохон дэмжмээр байдаг шүү. Үгүй яхав тэгэл нөгөө тэнэг юм шиг шууд чамайг сонсоол тэгэл бизнес гэдэг чинь юу аах вэ? Гэтэ тэр чинь нэг 3 дампуурлын дараа өөр айл хизээний нэг 100 сая болцсон. Тэгэнгუут тухайн үеийн сарын цалин 500 600. За гайгүй ингээд би бас нэг групп компани маркетинг дээр өргөдөөд ажиллахад сая 200 авч байгаа байхгүй. Тэгээ одоо би хизээ өрөө даш дуусах юм. Чи бас идэж ууна үстэй. Тэгээ шүү дээ. Тэр сая 200 тэгээд идэж уун. Тэгээ ард үүр байгаа. Өрчин бас гой хүүтэй. Тэр чин бас ингээд зүгээр хийж яахгүй ингээд гой томрно. Тэгэхэр чин зүр цалингаар бол ямар ч амьдрах шансгүй болчихж байгаа байхгүй. Энэ үрийг бол тэгэхээр өөрөөр хэлбэл бас амьдралын бодит хэрэгцээ нь бас хэрэгцээнээсээ тэгэхээр чин би хамгийн бага цагт хамгийн өндөр орлоготой л ажиллах ёстой болчиход байгаа хгүй тэр үрийг дарахын тулд энэс хүмүүстэй адилхан гоё ингээд ажлын 8 цагаа тэдээр үнэлүүлээ суух тийм комфорт буюу 5 тухнадаа байхгүй болцсон аль хэзээний байхгүй болцсон. Тэгэхээр бол яхахгүй манай гажигтнуудын нэг нь төрөлхийн нэг юм байгаад байгаа юм шиг байна те бас. Бас амьдралын хэрэгцээ ч гэсэн тэр зам руу нөхшөө ингээд түлхээд болсон. Тийм тэр фейлдэлт үчин тэгээд түлхэн. Одоо яг энэ чинээс ингээд нөгөө сумны хэмжээ жижигхэн бол тэгээд юугаад те нөгөө хүмүүсээ ингээд хохироогоод өөрөө тэгээд нэг архи руу нэг сайхан шумбаж үзээд тэгээд тэгээ гарч ирээд ах トゥ нартай загнуулаад нэг ажилд ороо те нэг юм өөр юм ер нь ийм амьдралаараа ингээд амьдраа явна. Сумны хэмжээ жоохон том бол дахиад нэг гусчвал баг яачих юм биш үү болчих юм биш. Жаха энэ подкастын нэр нь галзуу хүмүүсийн подкаст те тэнэг хүмүүсийн подкаст гэдэг өгчүүл нэр нь аюу зүгээр юм шиг байна те ажил гэдэг те. За тэгээ явж байгаад хоёлаа чинь хизээ яг танилцаж яаж холбогдож одоо энэ Mammade гэдэг компани дээр ойлаа ингээ одоо хамтарч ажиллаж байгаа юм. Тэгээд нэлээд олон фейлдхэн гут чинь цалингийн зардлаасаа дампуурж байгаа юм. Төрөөсийн зардлаасаа дампуурж байгаа юм те. Энэ хоёр л бол ерөөсөө ингээд ангал руу чирдэг хамгийн том юм байна гэж ойлгосныхоо дараа ерөөсөө цалинчгүй төрөөсчгүй онлайн бизнес хийя. За. Технологи руу оръё. Айгүй ингээд гүйтс шийдсэн байсан. Тэгээ яг юу хийх үү гэдэг юм хоёр юм. Гэтэ аль руу нь явах уу гэд нэг нь болохоор би юг тухайн үед нөгөө нэг одоо ч гэсэн Монголд яг энэ төрлийн ажил хийж байгаа хүмүүс байхгүй нөгөө coordination service. Манай Монголд гадныхан ирээд зураг авалт хийдэг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр чинь нөгөө нэг координац хийх ёстой шүү дээ тийм. Гингууд энийг үзүүлдэг аль бие усны эйженси одоогор Монголд байхгүй. Хувь хүмүүс байгаа. Би ганц хоёр хүмүүсийг мэдээ. Яг тэгээ хуваараа болоо. Гэтэ хувь яг ингээд нөгөө дамаар ажил болдог. Эйженси бол продюсеруудын аягүй том юм community-нууд байдаг байхгүй юу? Тэрлөө ингээд линкэд тавиад өөрийгөө сурчлаад том ажил авах боломжтой. Тэгээ би энийг яг нөгөө олон бизнес дампуурах дунд та нэг юм халтур хийж амьсгаа авдаг байхгүй юу ингээд. Тийм. Тэр дундаа ийм нөгөө Солонгосын Arirang телевиз, MBC, EBS телевиз үзэд coordination service үзүүлж
үзүүлдэг байсан зургийн студиуд байх та. Тэгээд тэд нар чинь зохиолоо эхлээ явуулчихна. Би тэрийг үзэж яагаад Монголоос Каран Маран те одоо Морь Мал Баатар хувцас те тэдний олно унтах идэх газрын олно зураг авалтын объектын олно бла бла бла. За энийг хийвэл айгүй дажгүй мөнгө олдог. Ер нь манайхаа. Тэгээд гадныхан Монгол төр зураг авах туртай байдаг шалтгаан нь нөгөө төлбөр ахгүй. Одоо Америкийн Grand Canyon дээр очиод нэг камер зооход дээр үед л $250 байсан юм да. Одоо ч өсөөлхөөр тэгэл бла бла байх. Манайхны цагаан сургууль дээр авчиад хинт ч хэлэхгүй зон штэ зүр. Тийм учраас энийгээ мэддэг хүмүүс яг тэр зургийг энд авахгүй айгүй сайн ирдэг. Айгүй сайн цалинтай ажил. Оо хай. Айгүй доллараар цалинжаа. Гадны рейтер буюу тэднийх гадаад хэдийг төлдөг тэрийг инж. Би одоо жишээ нэг телевиз за нэр нь л яг гадны том телевиз тэгээд $12,000 төсөвтэй Монголд ирж байгаа байхгүй юу? Тэгээд надад яг продюсер нь үнэнгээ хэлсэн. Тэр бас тухайн улсынхаа төрийн телевиз байсан. Тэгээд би яг ингээд чамд тойлоо ингээд тохирчий чи надад 12,000-ын баримт гаргаад өччих. Бас энэ найраа байдаг шүү манайха энийг ойлгуул айгуу сайжл болно. Тэгээд би тэр дэс $10,000 ажил хийгээд 3,500-ын зардал гаргаад үлдсэн надад унж байгаа. Тэр үед чинь тэр чинь нилээн амьсгал авах боломж амар бүр ингээд усны мандал дээр гарч иж байгаа. Хөөхөн юм байгаа. Тэгээд энийг нэг ингээд үргэлжлүүлээ хий гэж бодсон юм. Олон дампуурлахаа дараа мөнгөний хэрэгцээч. Гэхдээ яг би яг момидыг хийхээс өмнөх бизнес дээрээ нилээн 80% ингээд хаагаад авцсан байсан. Нилээн судалгаатай хийсэн. Тэгээд нилээн Монголын бас нэг Монголын анхны жирэмсний болон Иран зургийн институт. Анхных нь. Тэгээд яг Хуамын төрөлтийн цонх үе дээр тааруулсан. 2014-өөс 2018 он цонх үе байсан. Амар сайн төрсөн. Би яг тэр үеийг сайн ашигласан. Тэгээ олон дампуурлын дараа хүн чинь тэгээд тэнэгэл биш бол сурна штэ тий. Тэгэл ойлгосоор байгаа. Тэгээд юугаа энийг хийчи эсвэл би гэрээсээ онлайнаар ажиллая гэдээ ингээд бодож исэн. Яг л 4 дахь хүүхдэд хийцэн байсан. Тэгээд яг алийг сонгох вэ гэдэг ингээд алцмай байжсэн чинь ковид гарсан. Тэгээ угаасаа сонголт тодорхой болоод окей энийг боллоо иш орлоо. Тэгээд л момид эхлүүлсэн. Тэгээ момид эхлүүлэхдээ би угаасаа анханасаа валютаар орлого олъё л гэж бодсон байхгүй юу? Одоо Монголд ингээд окей төгрөгөөр орлого олсон болоо. Одоо гадшаа жоох имиж үзье. Тэгээд virtual assistant гэдэг юм хий гэж бодсон чинь ганц хүн анхны ганц хөөр хим юм уу Жорж бид нар амар хайртай. Наваг тэр чи өөрийгөө сурчилж клиент олох гэж бүр алаан болт юм лээ штэ энэ virtual assistant удаж. Тэгээ би бараг $70 өөрийгөө сурталчиж Жоржийг олоод $40 ажил авсан. За. Тэгэд Жорж надаас хамгийн гол нь Батмаач ингээд надад байгаа хэдэн дата дээр анализ хийж өгч чадахгүй гэсэн юм. Би тэрийг чадахгүйсэн. Би зүгээр нөгөө сошиал хөгжүүлэлт нэг юм жижиг ажил дээр орсон байхгүй. Тэгээд бистэ харьяа гэж олсон Жорж надаас ийм асуугаад нөгөөх нь ингээд судлаад үзсэн чинь бүр айгүй ийм хэдэн $100 ажил байгаа байхгүй. Тэгээд би чадахгүй ч гэсэн надад баг байсан бол нөгөө төрөөгөө өгчих байсан байна гэд. Тэгээ яг би баг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Багтаа байх хэрэгтэй юм байна гэд. Тэгэл баг бүрдүүлчихсэн. Тэр яг ковидын үе 2020 оны 3 сар байсан байхгүй. Гэхдээ би ингээд нэг ойрын дотны яг ийм дата анализ хийчихдэг. Би яагаад ч хоёлаа бүр тэрнээс өмнө уулзсан юм шиг мэдрэмж өгдөг шин миний дотор. Тийш үү би ч 2014-өөс хойш дагсан юм чи. Тэгээд ингээ айгуу сайн таньдаг. Тэгээд яг тэр нөгөө ингээд Гэтэ хоёул бол танилцаагүй байсан шүү дээ. Танилцаагүй байсан. Би яг тэр 20 онд л чамд биш 21 онд. 21 онд чамд анх чат бичээд тэгээд танилцчихсан байхгүй. Гэтэ яг нөгөө би бол Оког хинбэ гэдгийг мэддэг ус учраас надад окей таньдаг л байсан. Тийм таньдаг л байсан. Тэгээд нөгөө бага ингээд бүрдүүлээд бүгдээрээ гадшаа юм хийя гэсэн чинь окей тэгье гэрчээ удаач гэдэг. Ковидын үе хөлөөрөөтэй. Тэгээд гэрчээ удаач гэдэг. Хідэн ээжүүдээс тэр. Манай найзууд нэг 3-4 хүн. Тэгээд ингээд нийлээ онлайнаар юм хийхээр окей гоё тгий гэрчээ удаач. Үгүй чи онлайнаар хийх гээд байгаа шүү дээ. Манай гэрт ирэх юм бол бид нар яаж онлайнаар ажиллах вэ? Бүгдээрээ гэсэн чи виртуал. Уг нь виртуал юм хийгээд байгаа. Гэсэн чи гэрчил яваад чи л гээд. За эдрийг сурах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ нэг 3-ыг сургах, 30-ыг сургах чанарын ялгаа юу байх вэ гэд ээжүүдийн группээр ингээд зар тавьчаад унтаас ирсэн чинь миний хаалттай группэд 311 реквест ирсэн байсан. Вау. Тэгээ би энэ скил чинь ийм амар хүмүүс хэрэгтэй чадвар байт юм байна гэд би тэгээд бас хүн болгоныг өөршгөл гэж бодсон байхгүй тухайн үед бас нэг юм алдаа. Тэгсэн чинь мэдгүй хүмүүс амар олон байт юм байна.
тухайн мэрэгжилдээ сайн болгоч онлайнд ажиллах чадвар нь ийм хүмүүс зөндөө байд юм байна. Тэгээ би эхлээ сурах хэрэгтэй юм байна гэх. Тэгээд нөгөө хүмүүсээ агентлагаа эхлүүлэхийн тулд 2020 оны 3 сараас 9 сарыг дуустал би яг 285 өглөө 6:30-д сэрээд 1200 хүнд онлайн орчинд ажиллах чадвар сургаад тэднээсээ нэг 150 орчим хүнийг шилж аваад тэгээд анхны момед агентлаг нэг 80 орчим хүнтэй эхэлчихсэн. Тэгээд тэгтээ би бол гадагшаа зориг яг тэр community-гаа цуглуулахдаа за бүгдээ онлайнд ажил суръя. Тэгээд гаднаас ажил авч хий. Тэгээд яаж игээ гаднаас ажил аавна. Тэгтээ бид нар ингээд Монголдоо бийжиж өөрийн гэсэн системээ үүсгэтэл нэг 2 жил бол Монголдоо ажиллана шүү. Тэгээд ингээд бийжтлээ. Тэгээд айгу тодорхой болсны дараа тэгээд бүр тэнд ингээ амар бүр айран бэлдсэн юм яа. Одоо бодоход амар сүртэй үг хэллээ хэрэглээд тулаанд ихлэ шонхрууд нисэн аа. Хамгийн сайн одоо сурж байгаагуудаа эхний ээлжинд үйлчлэгээ авах юм тий. Тэгээд жоохон муу байгаа нараас нь ингээ туслана. Тэгээд фронтын эхний алхам тэд нар харагдахгүй амар юм. Тэгээд ямар ч гэсэн тэгээд ниссэн болсон. Яг өөртөө итгэсэн. Гэтэ би нөгөө ингээд өөрөө ч гаднаас ажил авч хий гэдэг амбицтай community дотор үүсгэсэн байгаа нэгдэлтэй ч гэсэн яг ийм амлалт өгсөн. Тэгээ одоо яаж гадаашаа гарах уу гэдгийг байн бодож байгаа юм. Гэтэ ер нь бол яг санааны мухарт бол би Монголдоо бол нэг эвтэйхэн хавцаа авчирчин. Гадаашаа гарах дээр хүнтэй хамтарч чаддаг хүнтэй ингээ хамтарч. Тэгээ ингээ хэд хэдэн ийм хувилбар дотор око угаасаа байгаа. Око ч ингээл миний харж байгаа ингээл баахан улсад төсөл хийгээл ингээл яваад байгаа. Тийм учраас око хэлнэ око партнераар аавна. Гэл амир. Чамаас асуугаагүй бүр партнер ихэлцэн. Тэгэл яг хүмүүс тэгдэм байлээ ер нь. Угаасаа юу? Тэгдэм байлээ. Хүний өмнөөс төлгөө дандаа гаргадаг юм байлээ. Тийм план тэр бүр орцсон бүр ингээд явцсан. Тэгэл санал тавьж үзэх юм 3 хүн байсан. Тэгээд хамгийн ихэнд окоор битсэн. Око агай хүлээж аваа. Вау гэл. Окогийн хамгийн анхны надрыг битсэн чатны үг нь вау. Тэгэл би ингээл арман шиг бичиж байгаа шүү дээ. Ингээл би ингэсэн юм аа ээжүүдийг гэрээсээ бла бла. Окогийн ирсэн хариу вау. За болчлоо. Угаасаа болцсон л та тэр үтчээ те. Би сандгийн тэгэд энийг бас ингээ бодонгууд магадгүй одоо энийг ингээ үзээд ингээд бизнес хий гэж байгаа хүмүүсийг яагаад ингээ партнер руугаа ч юм нэг хүнийг ингээд оруулж ирэх мессеж энэ төр явуулгын би намайг юу импресс болгосноо санангууд за нэгт нь болохоор нэг хувь хүнийг хардаг те. Тэнгууд бизнесийн санаанаас илүү ялангуяа шинэ эхэлж байгаа бизнес тэрийг авч явах хүмүүс нь сонио. Яг л бизнес нь угаасаа дампуурч магадгүй болчих магадгүй болохгүй ч гэж юм дөө тэр хамтарч байгаа бол бид нар айгүй олон юм угаасаа л чиглэлийн өөрчлөх байхын тэр юм хийж байгаа. Тэнгууд англиар бид нар энийг ярьдаг юм чинь нөгөө coachability гэж ярьдаг те. Энэ хүнийг юм хэлүү сонсох болов энэ хүнтэй ингээ хамтруул санал нийлэхгүй байж болох болов гэдэг юмнуудын энэ харна. Тэгэнгүүт тэгээд тэр үед би бас ээж хүнийг үнэлж чаддгүй л байсан юм шиг байна. Чамд ер нь ээж ертөнц гэж байгаагүй. Тий, би ээжтэйгээ чиний подкаст дотор ээжийн тухай нэг ч үг байхгүй. Ээж хүний амьдралын хэв маяг чи ерөөсө бүтэн нойртой. Тэр үед тэгж эхэлсэн байсан юм уу би бүтэн нойр? Ярьсан эхэлсэн байсан. Тэгээд ээж хүн яаж бүтэн нойртой унтдаг юм болоо гэж би амар асуумаар санагддаг байсан. Бид хоёрын хооронд нэг юм урт хугацааны бооцоо шиг юм байгаа. Тий. Око хүүхдтэй болохоор л намайг бүрэн ойлгоно гэдэг нэг юм байгаа. Би буцаагаад тиймээ би хүүхдтэй болоод бадмаад харуулна гэсэн нэг юм бас нэг юм байгаа. Яаж тэр бүтэн нойрыг авч үзхийг харуулна гэсэн юм аа. Тэгтээ тийм санаж тэгээд би тэнцэнс ингэ ойлгосон юм. Үгүй хүүхд гаргаа өсгсөн ийм олон хүнийг авч явж байгаа хүн coachability бол байх ёстой. Гэдгийг ойлгосон. Тэгээд дээрэс нь хатуужил гэдэг юм энэ хүмүүст л байгаа. Өөр хүмүүст байхгүй гэдэг би хараад. Тэгээд дээрэс нь дараачийн юм нь болохоор юу байсан бэ гэхээр вебсайт концептэд оршсон юм хийцэн. Тэгээ энийг нэг англиар бас тэгээ traction гэж нэрлэдэг тийм ээ. Ямар нэг ингээд юмны ингээд нэг жоохон харуулчихсан үр дүн. Тэр үр дүн том байх албагүй. Гэхдээ нэг юм хийцэн. Над руу бичдэг олон залуучууд яадгүй гэхээр би ийм хиймээр байна, ингэж бодож байна, ийм л юм байвал хийчих гээд байна гэсэн мессеж айгүй их орж ирдэг. Тэгэнгүүт тэр чинь надад юу харуулад байна вэ? Ямар ч traction оролдож үзээгүй. Яагаад одоолт хийгээгүй ард нэг шалтгаан байгаа бах гэдгийг л хэлж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү юм гарч ирснээр санаа. Тэгээд ийм олон ээжүүд гээл тэгэхээр би нэрээ юу л тий миний дотор яг нэрээ юу. Миний Монголд нэг 23 стартаптай яг тэгжил анх нэр ягцсан юм байна. Тэрний нэг нь бол яхахгүй юм байна. Тэгээд би бас бодсон юм. Гэхдээ би тэгээ одоо юу гэж туслах бол доо гэдэг юм.
бодож байсан. Тэгээд тэр үед миний зүгээр хүмүүст нэг хийх гэж оролддог зүгээр нэг үцэн харсан стартапын дуршлагыг л хуваалцах юм л ярьдаг байсан шүү дээ. Гэтэ би бас яг чадах юм уу, тусалж чадах юм гэдэгтээ бол бас мэддэггүй байсан дээ. Тийм реакцийг би зүгээр яг санаж яа яг тэгээд тэгээд тусалж чадахгүйгаа мэдгүй байсан байж манай дэг бас туршсан юм чи. 2 сар мар туршсан. Ханаас үйлчлэгээ авч үзээ. Яг болж ивэл яг би саналаа хэлээ билээ. Тэгээд яг ихтэй ер нь бол тэр нөгөө туршаад байгаа биш танилцах гээд байгаа процесс үсэн юм байлээ л дээ одоо бодоход тий. Үгүй одоо ч ихсэн тэгдэг би гэрийн даалгавар гэж нэрдэг. Энийг би нэг менторээсээ сурсан арга байдгийн тий. Яа тэгэхээр амьдралд одоо чам руу ч гэсэн ингээл зөндөө хүмүүс ээжүүд хүмүүс ингээл бизнес хийгээл ирнэ. Тэгэнгүүт хүнийг үгээр нь сонсож болно. Гэтэл үйлдэл нь хамгийн одоо үннийг нийлрүүлж өгдөг. Тэгэнгүүт тэр манай ментор Bradfield гэдэг энэ мундаг одоо энэ манай Texas үүсгэн байгуулсан хүн яадгүй гэхээр өөрлөм тэр хүн чи тэр бомтон болохоор тэр хүн ингээ байнга ирдэг байхгүй. Тэгмээд манай хүний хамгийн эхлээ өгдөг зүйл нь нэг жижигхэн гэрийн даалгавар өгчдөг. За чи тэгвэл ийм хийгээд аваад. Эсвэл чиний би тэрийг ингээ тэгтээ тэрийгээ жоохон ингээ хөдөлмөр болгоод даалгавар өгч байна. Тэгээд тэр нь бас урт байж болохгүй богинохон байх хэвээр. Яг нэг голын олсон нэг эвтэхнэл юм байх хэвээр. Тэгтээ тэр хүнээс юу харуулах хэвээр юм гэхээр за хэлснийхээ араас follow up хийж чадах нь уу? Тэдэнд хариу өгнө гэсэн бол өгөх үү? Имэйл бичээрэй гингууд яг тэрийгэ бичиж гэнэ үү, зөв биш үү гэдгийг харах зорилготой. Тэгээд одоо ч гэсэн би бүр тэрийг өшөө хийдэг болсон. Цаг зав яах юм бэл химнэх юм байлаа. Бас тийм тий. Гэрийн даалгавар өгчөнгууд нэг хэсэг угаасаа хүн байхгүй болно. Тэгээ хэрвээ бариад ирэх юм бол өөрөө шигшчихэж байгаатай адилхан. Тийм байна. Одоо ч гэсэн би өшөөл бүр өгдөг болсон баг. Одоо бол тийм. Тэгээ нөгөө окотой ууланд хамтарчвал одоо 3 хүн байсан ч гэсэн бест сонголт нь око байхгүй. Тэгээд болохгүй бол энэ. Гэхдээ окод ингээд одоо нөгөө партнер болгож авахын тулд тэрхүү подкастыг сонсцсон. Хүн ямар хүн бэ гэдгийг мэдсэн. Анхны шаардлага юу тавих вэ гэдгийг аягуулсаа ойлгоцсон. Яад үл подкастт дангиж байхгүй. За чи ингээ хүн рүү айтайхан мэйл бичиж чадахгүй бол бизнес хийх тухай бити бодоо. Хүнтэй ингээд онлайнаар ингээд кол тавуулчих чадахгүй бол бизнес хийх тухай бити бод. Өөрийнхөө ажлын хуваарийг ингээд чиний өгнүүдийг хилээдсэн юм шүү баг яг. Тий харин яг ингээд нөгөө надад тавигдах шаардлагуудаа подкастаар ингээ аюугаа ингээ ярьж байгаа байхгүй. Календар зоочиж чадахгүй бол бити холбогдоо гэдэг ч юм уу те. Тэгэл око вау за уулзъя бла бла гин гутал за нөгөөдөл аюу санах шүү. За төгч чи юу гэдэг байлаа. Календар имэйл. Тэгэл аюу профешнлоор календараа зоогоод имэйлээ нөгөө урилга инвайта те явуулаад. Тэгэл яг цагтаа яг тап гээл орж ирэл. Тэгээд айгу юм богинохон надад яг өгдсөн цаг богинохон байх учраас энэ цагт би яг энийг ярина гэл ингээл пат гэл. Гэтэ энийг өөрөө айл хүн нөгөө айл хэзээ надад ийм төрлийн хүмүүс таалагддаг хэлсэн байсан учраас тэрэнд нь тааруулахад айгу эвтэйхэн байсан. Тэгээд амархан шигтэй болно. Тэгээд нөгөө бас нэг окогийн нэг юм байнга ингээд шаарддаг юм илэн далангуу бай, үнэн бай. Тэгээд нөгөө ингээд бити ингээд юм нуу гэл. Тэгтээ яг одоо яг энэ чиний балер өдрийг эхнийх дээр байдаг. Баггүй юу энэ. Гэтэ энийг бол би амар их хүмүүс ашиглаасаа гэж боддог. Тэгээ нэг мэдээж ингээл би айгүй хөрөнд орцсон. Уг нь бол би чи ингээд сурагч байхдаа айгүй ангийн дарга байсан, сурчийн зөвлөлийн гишүүн байсан, хүүхдийн телевизийн идэвхтэн хөтөлөгч мөтлөгч байсан. Баасарч айгүй хай ранктай явж байгаа байхгүй юу? Өөртөө амьдаа тий. Тэгээ оюутан болсон, айгүй дайжгүй бас ингээл. Тэг яг ингээд солонгосоос ирэл миний амьдрал чинь ингээд тэгээд нөгөө өнгөрсөн үеийнхаа батмаагаар байх гэж би айгүй худлаа ярьдаг байсан байхгүй. Болоо бид нар бүгдээрээ. Тийм тэгээд нөгөө хаад нэг ингээл уулзахаар баг өр тавьж хуцавч өмсөд байгаа юм яа даа тийм байсан байхгүй. Тэгээд тэрэндээ би ингээ өөр амар стресстэй байсан чинь тэр илэн далангуу бай гэдэг бол намайг бүр чөлөөсөн үү? Амар их юм надаас зүгтсэн байсан. Айгуу дөнгө гинж айгүй хинаас ингээ салгасан шүү дээ. Бүр өртөө хүндээ очиод ингээд илэн далангуу ингээ ярьж байгаа байхгүй. Яг ингээ та над руу ингээ өдрө болгон мөнгөнд ихэ залгаад тахаар би ингээд мөнгө олох тухай бодож чадахгүй. Яаж таныг өнөөдөр арга зааж танд нэг 5 цагаас олж хөө тухай бодоод тэгээ би ингээд мөнгө олох үндсэн их сурвалжаа би юусоо бодж олж чадахгүй байна. Тийм болохоор та намайг ингээд 6 сар ингээд 50 байлгачихж төхөө. Би тэгээ нэг ингээд арга олоод тэгээ би ингээд танд ингээд тогтвол мөнгө олох их сурвалжаа би ингээд олоодох ёо. Энэ яг энэ хэсгийг би бүр хүмүүсийг ингээд нэг дахиад нэг эргүүлээ тоглоосоо гэж хүсэж байна. Тэрний юу хэлээд байна гэхлээр ухраагаад тоглоосоо гэж хүсэж байна. Тэрний юу вэ гэхлээр бизнес хийн үү хийхгүй байна. Өнөөдөр Монголын амьдралд юу байгаа вэ гэхлээр олон хүмүүс хүнд
юм амлцдаг. Эдийн засгийн нөхцөл байдал янз бүрийн юмас болоод бид нар өрөнд ордог. Энэ бол зүгээр л бодит байдал. Тэгэнгуут нь манайхан өрөнд орчхороо яах ёстой гэдэг дээр зааварчилгаа ерөөсөй байхгүй байна. Хинч заагаагүй шүү дээ угаасаа. Заасан юм нь зүгт, холд, нуугд, хуур, худлаа ил гэдэг байна. Тэгээд болох юм шиг арга ингээд сонсогдож байгаа боловч одоо би Батхурав дээр орох гэж байгаа нэг ишл байгаа даа. Илэрхийлээгүй үнэн өөрөөс чинь яаж хийж байгаа дотроос чи идэн шүү гэсэн нэг тэ. Гоё ишлээ. Янзтай. Тэгээд энэ өрөнд орсон үний ерөөсөө хийх хэрэгтэй юм. Төлөхгүй шүү дээ. Угаасаа төлж чадахгүй шүү дээ. Тэг ухаа үед. Гэхдээ хүн чинь хүн гэдгийг ойлгоод би төлж чадахгүй байна. Гэхдээ би холдохгүй. Одоо юу байгаа өгье. Гэхдээ хэрвээ та намайг үнэхээр надаас мөнгө аав гэж бол та намайг нэг жоохон байлгах хэрэгтэй. Тэгжээж л би танд юм өгөх магадлал маань өснө. Тийм. Ийм байна гэчүүл ихэнх хүмүүс ойлгоно шүү дээ. Өд ойлгохгүй гэж байгаа. Гэхдээ ингээд бас ингээд худлаарах юм байхгүй. За би танд бүтэн санд мөнгө өгнө. Дараа сарын 5-нд мөнгө өгнө гэчингууд нөгөө хүн чинь бас хүн чинь план гаргана үстэй толгой дотор төлөвлөгөө гаргаад тэнцээс мөнгө орж юм чинь би ийшээ ингэн гэ тэгээд жанхуу утгаж байгаа байхгүй тий. Тэрний оронд надаа бити найдараа. Та амиа бодорой. 6 сар ингээд аргалчаарай. Би тэгтээ ойрхон байна. Тэ би бол цогтхгүй. Тэ би ингээд дуудсан газар чинь бол байна. Гэтэ би ингээд айгүй юм анхаарал цаг зав бүх юм нэг юм руу ингээд амар ингэчээж мөнгө гаргах шаардлагатай байгаа учраас бити яагаарай. Наваа ингээд жоохон ингээд хайчаарай. Би тэгээд мөнгө олоод ирээ. Тэгээ би яг энийг ингээд хэлэх гээд очихдоо хүмүүс бараг наваа ингээд юу ээ гэд барьж аваа зодхох гэж бодсон. Тэгсэн чинь хамгийн шок нь ингээ ойлгоод байсан намайг. Өө тийм үү чи тэгээ ингээ хэлчихэлтэй. Тэгвэл би ингээ чамд найдаад бас тэнд ингээ худлаа ярихгүй шүү дээ. Тэгвэл ингээ бас ойлголцоо. За чи тэгээд яагаад одоо тэг ямар төлөвлөгөө байгаа юм? Ер нь л төлөвлөгөө асуудаг. 6 сар нэг газар ч унтах чаа мó эсвэл одоо юм хийх чаа мó асуудаг. Тэгээ бүр тэгэж тогтгүй ингэж бас болно те. Би арга алгаа. Тань арга байна уу гэж асууж болно шүү. Харин тийм шүү дээ. Тийм. Тэгэл заримдаа шууд ингээ бартер тэгээ өөр ингээ надаас юу авах вэ? Надад байгаа юмнаас хоёлаа тий ажил хийж өгье, цагаа өгье ч юм уу тийм. Болж байгаа байхгүй. Тэгээ яг тэр нэг хилэн далангуй хэсэг бүр наа бүр хүү амьсгаа аваад дараагийн бизнесээ бодоод тэгээд ингээ нэг юм ардаасаа нэхэлтэй ингээ амар тийм давчин юмтай бодохоор хүн ийм айгу богино хугацааны жижигэн одоо нөгөө халтуур гэж нэрлэдэг тий. Халтуур нэг жижигэн ийм гал унтраас ажил хийгээд байгаа байхгүй. Цаг нь л яваад идэг. Доктортой орлогын их усүр гарахгүй. Тэгэнгუთ ингээ амьсгаа авангууд би чинь жоохон телевиз мэдээ зэтэй үзээд тий жоохон зах зээлийн судалгаа хийгээд цаагүй чи юу болж юм. Тэгж жагаад намайг миний өөрийг амар хагсалсан тэр зургийг студид босгож байгаа байхгүй. Эсвэл босгоход мөнгөгүй л байсан л та. Гэтэ яах вэ тэгэл тарих амарцсан тарих чинь ингээд гоё арга бодож олж байгаа байхгүй. Тэ? Эрүүл мэндийн зүгээр талаас нь тайлбарлахад стрессцэн тарих яадгийн ихлээр яг бүр ингээд ажиллагаанууд нь унтарч эхлээд тэгээ зөвхөн цөг хідэн л ажиллагаанд үлддэг. Нөгөө төв мэдрэлийн систем ч юм байхгүй. Нөгөө fight, flight, freeze гэдэг мод руу орно. Тэнгүүд бид нар бүр үнэхээр юм сэтгэх чадваргүй болдог. Яг сэтгэдэг тарих нь унтарчдаг. Тийм байсан биз дээ. Хэрвээ стрессинг гормоно нөгөө миний хэлдэг нөгөө согтуурлаасаа гарч чадах юм бол гинт гэрэлтээд эхэлдэг байх тарих чинь. Тэгснээ гинт нөгөө бидний яриад нөгөө secret энтергээ ярьдаг шиг юм анзаарч эхэлдэг. Энд юм боломжсон. Энд ийм камертай хүн байсан биш үү? Энд би магадгүй ингээд мөнгөгүйгээр ч гэсэн түрээсч болох space байсан биш үү? Артын цаасыг ингээ хийчих болох юм байшаа ч юм уу те. Тэгэл хэлээл. Тэгээ би чи вебсайт өөрөө өгсраад камертай зурагчийн ажилд аваад машинтай жолооч ажилд аваад тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр очиж уулзаад танай одоо төрсэн бэбинүүдийн чинь зургийг 70% хямдралтай үнээр зургийг авч өгье. Тэгээд надад студ байхгүй. Гэтэ би гэрээр нь очиод авчина. Яг бол тэд нар чинь гэрээсээ хамгийн гарч болохгүй кейс байхгүй. Тэгэл тэнчэнээс эмнэлгээс надад төрсэн ээжүүдийн нэрсээ өгч байгаа. Миний эрхэм бичгүүдийг ээжүүдэд тараагаад өгчөж байгаа юм. Тэгээд нөгөө дөлрөө би ингээд уцтаж байгаа юм. Зураг авах авахгүй юу? Окей. Тэгээд би нэгд өдөр яармаг зүг, хоёр дахь өдөр баян шүү зүг, гурав дахь өдөр баян зүрх зүг гэдэг ингээд. Одоо бол энэ бизнесийг хэн нэг нь хийвэл боломж байгаа тий. Би одоо бол хэцүү. Яг гэвэл энэ зах зээл ер нь бол хандсан Монголын нөхцөл. Студийн нэг юм хай оргил үе нэг 18 19 он байсан байхгүй юу? Тэгээд тэр үед бүр ингээд борооны дараах мөх шүү. Гэхдээ одоо яг ингээд чиний тэр үш ингээд эмнэлгүүд рүү очиод ингээд юугаа өгж байгаа хүмүүс байгаа мó? Эмнэлгүүд өөрөө ажуудын партнертай. Аюухан тий. За хоёлаа юу вэ?
Мамедиг яри. Тэхүү. За одоо мамедиг пичэ хийж өгөөч. 2 минутын пичэ хийж өгөөч please. Хөрөнгө босгож байгаа пич юм уу? За хүмүүс мамедиг мэдхгүй бай гэж одоо эсвэл жоохон мэдлэгтэй бай гэж. Ер нь юу юм нэг хідэн ямар тоонуудыг анхаарах хэрэгтэй юуны тухай ингэдэг дээр. Мамед бол бага насны хүүхэдтэй ээжүүд гэрээсээ ажил хийж орлого олох боломжтой. Виртуал гэрээсээ онлайнаар ажилладаг ээжүүдийн нэгдэл эйженси. Хажуудаа бид нар чадахгүй байгаа ээжүүдийг нь захин орчинд ажиллах чадварт сургаад авчдаг. Яг одоогийн байдлаар Мамедагийн тэлэгт нэг 500 ээж одоо гэрээсээ хүүхдээ асрангаа ажиллаж байна. Тэгээ ээжүүдэд хамгийн одоо хязгаартай байдаг зүйл бол цаг хугацаа. Ардталтаа бас айгүй хөөр хүлээсэн байдаг. Тэр маш жоохон цагийг үр бүтээлтэй ашиглахын тулд багаар ажиллаулдаг. Нэг нэгэндээ найдаад багаар ажиллах нь харилцагчдаа яг оногдсон одоо тэр хугацаанд нь хариуцлагатайгаар чанартайгаар ажлыг нөхөд маш том систем болж өгдөг учраас одоо бид нэр яг юм гэрээсээ ажилдаг ээжүүдийн экосистемийг үүсгэсэн байна. Тэгээ зөвхөн гэрээсээ биш те. Хоёлоо одоо манай Play Academy дээр байна. Нэрээ хэрэгжиж байгаа шалтгаан. Тэгээд Бадмаагаа би ингээд гуугаад ирсэн. Тэгээд Бадмаа энэ чи одоо ингээд бид нартай хүүхдүүдтэй ингээд цуг манай Play Academy ч өөрөө стартапын одоо юм сургуулийг бид нар бий болгох гээд ажиллаж байна. Тэнгуут чин стартапыг хийж байгаа хүн нь тэгээ ялангуяа тим хийж байгаа хүмүүсийг дэмждэг үнэ. Тэгээ яаж яах вэ гэхээр хоёлаа өглөөдөө юу хүүхдүүдтэй ажиллаад өдөр нь Бадмаа өөрийнхөө компьютер аваад ээжүүдтэйгээ ингээд цонхноо зүүм гарч ирээд тэгээ ажиллая гэж байж байна. Тэгээ би ирэх чадвал яг юм планы дагуу явбал ирчихэл чадахгүй бол тэрний дараа жил ингээ 21 аймагаараа тойроод ажиллана гэж бодож байгаа. Хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө ажиллана. Тэгээд би бас гадны зарим нэг улсад очиж ажиллах юм биш амьдрах юм тест хийж үзмээр байгаа байхгүй юу? Ер нь тэр орчин ямар гэдгийг. Тэгвэл би надад ямар ч ажиллаа хаях шалтгаан байхгүй. Бүх зүйл ингээд хаа байгаа дээрээсээ болчихж байгаа болохоор. Тэгээд би нэг хэлсэн байхад гэхдээ хэлчих чи миний пич нь шүү дээ. Наад дээр чи нэмэх 2 3 үйлбэр нь болохоор миний хамгийн бахархдаг ажлын нэг нь болсон одоо. Гадуур явахтаа ярьдаг компаниуд маань тий. Би бас текстарцаа л яриад байдаг байх гэж боддоо шүү дээ. Үгүй гадагшаа болохоор өөр юм ярьдаг байхгүй. Тэгээ гадуур явж байхдаа текстарс ингээл ийм гой стартап ингэж тэд нэр ашиг мөнгө олдог гой юм байгаа ч гэсэн импактыг хараад нэг утга учиртай ажил миний зүрхийг өнөөдөр ингээд тижээдэг. Тэгээ буцаад шөндөө одоо яг ингээд юу би нэг юмд хувь нэмэр оруулаад байгаа юм шүү гэж бодулдаг бизнес бол би яа. Би бас Мамедаас амар цаддсан шүү дээ. Хүний нэг сэтгэл цадна гэж нэг юм байт юм лээ. Би ингээд ядаа л бизнес юм чинь тэгэл зардал мөнгө бла бла гэж ардталт нэгэл проблем онцсрэл проблем байгаа шүү дээ. Ялангуяа стартап үе дээр. Тэгтэл нэг юм тэгээд онлайн офс руугаа ингээд орохлоор би ямар азар Мамед орвоо гэдэг үг баг өдөр болгон тэр дунд уншигдана. Тэрийг уншаал биш тэгэл бүр ингээд цадаал. Тэгээ тэрний хамгийн гоё илэрлэл нь ээжүүдтэй ярих тоолно те. Группт байгаа манай академид сурж байгаа ч юм өөр нэг байдлаар ээжүүдтэй ярих завшин олдно. Тэгтээ олон тэдний амьдрал яг ингээд өөрчлөгдөж байгааг юм. Тэдний зүрхийг нь өөрчилж байгааг юм. Тэгээ тэр чин ээжүүд боловч яг үндэ тэр бүтэн гэр бүлийг өөрчилж байгаа. Би чамд хараа Мамедийг ингээ эхлүүлчихэд биний хамгийн амар айсан нэг юм үе байсан заяа 21 оны сүүлээр орон нутагт амьдардаг нэг эмэгтэй манай Мамедийн гишүүн гэр бүлийн хүчирхийлэл байдаг байсан байна л да. Нэг хүүхэдтэй нөхөр нь нэлээ ингэдэг. Тэгээд аав ээж нь бас нэг амар ингээд өмөрч чадахгүй нөхрийнхөө үгэнд ор гэд. Ер нь бол ингээд мань хүн ганцаараа. Гэхдээ тэр үед Мамедд орсон байгаа юм. Тэгээд тэр үед Мамед ажиллаж байгаа ээжтэй тийм ч хангалттай хэмжээний орлого өгч чаддгүй байсан үе байхгүй. Манайхан баг сардаа нэг юм 100 мянган төгрөг болохоор ингээд бараг ингээд одоо л манай орлогын дундаж 500 штэ. Тэгээд тэрнээс тийш 3 сая 900 900 одоо ингээд сард дунд чинь 100 мянган төгрөг олдог байхад тэр эмэгтэй нэг шүн хүүхдээ аваад Улаанбаатар руу оргоод ирсэн. Тийм ээ. Би энийг санаж байна. Тэг би надад тэгсэн гэ хэлдэг байхгүй юу? Багшаа би ингэсэн ингээд намайг багш гэж дууддаг. Багшаа би ингэсэн ингээд. Хөө яа. Тэг чи одоо хаана гоёг айлгаа. Чи тэг одоо юу их юм гэж. Мамед дээ штэ. Юунд итгэж ирж байгаа. Мамед дээ итгэж ирж байгаа. Би ч бүр яана. Одоо би ажилласаа хийхгүй бодлоо те. Бүхэл бүтэн хүн. Тэг ганц би биш. 2 3 настай жижигхэн хүүгээ дагуулад Мамедэд итгээд тэр бол надад бүр ингээд яа би энэ ажлыг өстой сайн хийх юм байна. Заримдаа би яа ээжүүдийн түүхийг асуухаас айдаг шүү дээ. Амар хаард тардаг байна. Амар юм байна. Тэгээд тэр хүмүүс тэгээд үг гэлээ хөдлөгцсөн болов үгүй болов яатсан бол гэдгийг сонсоод. За тэгвэл ингээ зөвхөн ээжүүд биш бас. Тийм.
Ер нь л одоо ингээд хүүхд тарснаасаа болоод ч юм уу те эсвэл өнөөдрийн нийгмийн ажлын эдийн засагт оролцох боломжгүй болсон хүмүүсийг тэр хэрэгтэй мэдлэгийг нөгөөд тэгээд тэр нэг 2 3 хаан хүн болгонд байгаа гар утас тэр нэг компьютерыг ашиглуулад орлого олох боломжийг олгодог ийм бизнес. Тийм шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд мэдээж амбиц болохоор Монголд туршилтууд, Монгол ээжүүд тусч болдгийг харагдаж байна. Тэгээд одоо гадны хид хідэн хүмүүсийг оруулж ирээл тэгэл гарах гал үзээд байна. Гарах гал үзээд байна. Тэгж байгаа гарна гэдгийг тэгэл итгэж байна. За энийг үзэж байгаа хүмүүс ингээд бас ингээд залуу ээжүүд ч юм уу өөр ингээд ээжүүд энэ тэргэл үгүй ер нь яаж холбогдох юм, яаж оролцох юм. Тий. Онлайн дээр виртуал туслахын агентлаг гэж Facebook дээр хайхад тэгэл одоо Google дээр хайсан чалт илэрсэн их хардаг болсон билээ. Тэгэл манайхантай ер нь Facebook-ийн чатаарч болно, нуцаар нь ч болно, имэйлээр нь ч болно. Тэгээд ороод ирэхэд холбогдсон. Ямар ч мэдлэгтэй байж болно, ямар ч мэдлэггүй байж болно. Хамгийн гол нь яг тэр бодит хэрэгцээ чинь байгаад суралцъя гээл те. Тэг группүүдтэй манай ээж төгсөөгүйч байж болно. Сургууль төгсөөгүйч байж болно. Мамайд хизээч ямар ч ээжийн дипломыг хардггүй. Манай дотор гадаад төгссөн мундаг хүмүүс ч байгаа, огт төгсөөгүй хүмүүс ч байгаа. Тэгээд өнгөрсөн цаг дээр чи хэн байсан биднэрт нэг их хамаатай биш. Одоо цаг дээр хэн байгаа ч л айгуу чухал. Мамайдын ээжүүд 23 онд ч юм уу 24 онд нийт хэдэн байгууллагад үйлчлэгээ үзүүлсэн байна. Байгууллагад гэдгийг бас тайлбарлаж байгаа тийм. Одоо биднээс ингээд үйлчлэгээ авж байгаа жижиг дунд бизнесүүд сүүлийн үед групп компаниуд нэлээд үйлчлэгээ авч. Тэгээд Teso байна, Таванбогд байна. MCS Unitel, Univision байна. Наран групп байна. За хоёул Univision-ийн жишээг авъя. Univision Mamaid руу яадгийн яаж яаж. Одоо Univision дээр тавигдсан байгаа кинонууд байгаа шүү дээ. Тэр кино одоо цаадуулчин гадны кино компанитай ингээл амар олон мянган кинотой юм дийл хийх юм байл. Тэгээд орчуулж амждаггүй. Доор нь сабтайтл тавьж амждаггүй. Тэнгуут манай 86 ээж Univision дээр тавигдж байгаа киноны орчуулга сабтайтлыг нь хийгээд тийшээ ингээд хэдэн хүн тэр кинонуудыг үзэж байгаа лээ. Гэтэл тэрийг сабтайтлын нэм ээжүүд цаан чинь гэрээсээ бичээд байж байгаа шүү гэдэг чи одоо. Гэхдээ энийг амжилт гэхгүй бол одоо өөр. Тэгээ ийм юм чинь мөнгө нь бол араасаа ирнэ штэ. Орлого нь орж ирнэ тий ингээд явж байгаа. Тэгээд зүгээр ээжийн талаасаа ч юм уу ээж болий. Зүгээр залуу хүнийг бодлоо. Сургуулаа төгссөн залуу хүн өнөөдөр Univision-ийн киноны сабтайтлыг тавьдаг байна. Би оюутан байхдаа нэг кино орчуулж үзэж сабтайтл тавьж байсан. Ямар их ажил, бас ямар бахархмаар ажил вэ те. Тэр ингээд монголчууд тэр чигээрээ үзэж байгаа гэдэг чи одоо бахархмаар мундаг тийм гоё юм. Гэх мэтэр хэдэн байгууллагатай ажилласан байна? 23 оны байдлаар 1380 байгууллагатай ажилласан. Нийт ээжүүдэд хэдэн төгрөгийн орлого биш, борлуулалт хийсэн. Борлуулалт. Одоо бид нэр 23 оныг 1 тэрбумаар хаасан. Одоо нийт дүнгээ харахад сая оны хагас дээр 2 тэрбум болсон байна. Нийт дүнгээр буюу одоо эхний хагас жилд тэрбум хийсэн байна. Супер. За нөгөө подкастаа богинохон байх гэдэг болохоор бид нэр ингээд дуусгая өнөөдрийнхөөгөө. Тэгтээ Бадмаатай холбогдож болно байнга. Тэгээ бид хоёр угаасаа description дээрээ харнаа. Тий, тавина юмнуудын тавина. Тэгээ харнаа. Тэгээд энэ бүсгүйг олон харах болно. Миний юмнууд дээр болон олон юм дээр бид нэр ажиллах болно. Тэгээд call to action хэлмээр өнө хүмүүс. Тэр одоо тэгэрээ ингээрээ гэсэн юм. Бид нар удахгүй mom accelerator буюу эмэгтэй одоо ээж үүсгэн байгуулагчдад зориулсан accelerator хөтөлбөр эхлэх гэж байгаа. Ямар ч баг байж нэг ээж л байх хэрэгтэй. Тэнд ээж байх хэрэгтэй. Тэнд ээж байх хэрэгтэй заавал. Тэгээд эдгээрийг хүмүүс бид нар хурцсуулна. Заавал технологийн компани байх албагүй. Тий. Яг л бизнес аваа явж байгаа. Яг л одоо Бадмаа дээрүүд ямар бизнес авч байгаа. Яг л тийм л хүмүүс шалгаруулж аавны энэ зовлонгийн энэ дотор ингээ гүйж байгаа болохоор мэдрэмж нь байгаа учраас тэгээд тэр хүмүүсийг энэ жилдээ 5 компани сонгож аавна. Тэгээд тэр 5-ыгаа одоо бүхэл одоо Монголынхаа стартапуудын мундгууттай ингээ хамтарж агаад тэгээр бизнесүүдийг өсгөхөд нь хэдүүлээ ажиллана. Тэгээд Окогийн гадны одоо найзууд бас орж ирнэ. Зөвхөн Око битээр биш, тэ? Энийг маань авч явах Номи гэдэг мундаг бүсгүй одоо би бас утгагүй өөрийнхөө сувгуудаар танилцуулах болно. Номи гэдэг Монгол бүсгүй маань өөрөө яг юм акселераторд ажилладаг. Ирландд төгссөн юм мундаг бүсгүй. Энийг маань хариуцаж бид хоёртай хамтарч ажиллах болно. Тийм байна. За баярлалаа. Сонин сайхан үе Окогийн сувгууд руу коллаб хийгээ шийдчихнэ. Энэ хүн авбал та нар тэр тухай сонсноо. Тэгнэ. Окей. За баярлалаа бүгдээрээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Амар минь балер өдрөг байцгаагаарай. Тэгээд дараагийн подкастаараа уулзцгаая.